Морин дайртай монголчуудын наадах дуртай газар бол Хүйд олон худаг байдаг. За энэ орчимд наадамч олонд зориулсан бүтээн байгуулалтын ажлууд ерөнхийдөө цэгцэрсэн байна. Тухайлбал Хүйд олон худгийн наадмын үйлчилгээний төвүүдийг холбосон тусгай зориулалтын 2.7 км автозам баригдаж дуусж байгаа бол 1.5 га талбайд 500 автомашины зогсоол барьжээ. Өнөөдрөөс эхлээд цахилгааны асуудлаач бас шийдүүлж эхлэе гэдгийг гүйцэтгэлийн ажлыг хийж байгаа Түмэн төмөрт компани ажилтнууд ярьж байна. Энэ одоо нэг хуудалагын дээр эндрийн ажил хийж байна. Одоо ерөнхийдөө ажлын бас нэг 60% л явж байна. Маргааш нөгөөдрийн хооронд тэгэл ерөнхийдөө дуусгах төлөвлөгөөтэй. Тогны асуудлаас болоо жоохон ажиллагдаад байдаг. Сая тог өгч байна. Яг Монгол наадам загсалмаар нь бол ерөнхийдөө энэ дээр хоёр эндэр байгаа. Нэг нь сэтгүүлчийн эндэр шинээр хийгдэж байна. Мөн зочдын эндэр маань бас шинээр солигдлоо. Тэгээд энэ наадамч олныг одоо юугаа чөтгий тогтохтой наадамлах одоо бүхэл үйл ажиллагааг хангаж ажиллаж байна да. Хүйд олон худаг руу тоос шороо манруулан давхитыг цаг ард үлдсэн. Автозамынх нь асуудлыг бүрэн шийдсэн байна. За үүнээс гадна иргэдэд зориулж рейл бус буюу төмөр замын автобусыг явуулна. Наадамчдыг тээвэрлэх рейл бус нь давааны өртөөн дээр зогсох бөгөөд за энэ зогсоолоос наадмын талбай хүртэлх 2 км орчим зайд хайрган түр зам хийж нийтийн тээврээр иргэдийг наадмын талбай руу үн төлбөргүй тээвэрлэхээр болжээ. За наадамч олны суух 3000 сандлыг ч бас угсрах ажил өнөөдрөөс эхэлсэн байна. За одоо яг Монгол наадам цэцлэраас нэг 15 хүн энд ажиллаж байна. Тэгээд ерөнхийдөө өнөөдөр сандлаа 3000 сандлаа авсраад тусч байна. Ерөөсөө энэ наадмын талбайд нойлын асуудал анзаарахгүй мөртлөө чинь хамгийн одоо хэрэгтэй хамгийн хүнд асуудал байж идэг. Тийм учраас энэ ажил бид нар бол манай компани хамт олон их төвтэй оролцож байна. Бүх одоо энэ орчин үеийн бол ямар байдаг яг тийм жишгээр одоо өөрөөр хэлбэл энэ бол халаалттай, халуун хөдөн устай одоо угаалтуур юу гэдэг нь бүгд орчин үеийн хэзээр ингэж хийгдэж байгаа. Гол нь яагаад ингэж даваа тал болгож хийж байгаа гэхээр Үндэсний их баяр наадмаар хурдан мордын уралдааныг шимтэн үзэж унаач хүүхдүүдийн гингон дуу сонсохоор наадамч олонний зорьдог Хүйд олон худаг хөгжиж байна. За хөгжиж байна гэдэг нь хэдхэн жилийн өмнө тал байсан энэ газарт зам харгуугаас эхлээд олон зүйл бүтээгдэж эхэлжээ. За нэмээд мэдээлэл болгон хүрэхэд Монгол наадам цогцлборынхан Хүйд олон худгийн бүтээн байгуулалтын ажлуудыг за энэ сарын 5-нд буюу төлөвлөсөн хугацаанд амжиж наадмын комист хүлээлгэн өгөхөөр болоод байна. Батцэг Алтан